Сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр бид энэ удаагийнхаа зочныг Азийн хөлөг улс хэмээх энэхүү номыг судалгааныхаа ажил дээр туйрвсан Лувсан намсрын оюун эрднийг урьж оролцуулахаар төлсөн байгаа. Тэгэхээр бид нэвтрүүлгээ интер ном дээрээс эхлүүлээд ер нь энэ интер ном дээр тухайн одоо энэ зочны маань бичсэн ном ер нь ямар одоо нийгэмд эрэлт хэрэгцээтэй байсан бэ гэдгийг тодруулах гад ирсэн байгаа. Сайн байна уу? Бид танил хүн гэд нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд энэ ном танад зарагдаж байгаа юу те? Зарагдаж байгаа. Энэ Азийн хөлөг улс гэдэг нийгмийн шүүмж хэлбэртэй ном байгаа. Тэгээд өнгөрсөн жил 11 сард нээлттэй гэдэг. Өнгөрсөн жилийн 12 сард бол манай бестселлер жагсаалтанд орж ирсэн юм ном байна. Хүмүүс хэр сонирхож байна? Ер нь нээлт гарсан даруйдаа бол ном одоо өнгөрсөн жилийн 11 сараас 12 сард бол нэлээд одоо олонний хөдөлгөөнд дарагдсан гэж хэлэх юм уу та. Тэгээд тухайн сардаа бас бестселлер жагсаалтыг бол тэргүүлжсэн. Тэгээ одоогоор бол одоо манай номын дэлгүүр цаагтаад манай вебсайт дээр бас ном унсан хүмүүс сэтгэлдээ үлдээгээд тэгж явж байгаа. За бид интер ном дээрээс нэвтрүүлгээ эхлүүлсэн. Нэвтрүүлгийн зочин маань энд нэг судалгааны байгууллага дээр уулзалттай байгаа гэдэг ийм мэдээллийг туслах нь бидэнд өгсөн. Сайн байна уу та? Сайхан урьж байна уу? Бид TM телевизийн танил хүн гэд нэвтрүүлгээс явж байгаа таныг хайгаад олоод ирлээ. Тэгэхээр ер нь таны нэг өдрийн ажлыг сурвалжлая гэсэн юм зорилготой. За баярлалаа. Нэвтрүүлгийн урилгыг мань хүлээн аваад нэг өдрийн ажлыг сурвалжлуулад явах боломж нь байгаа юу танд? Нэг олон газараар орохгүй шнэ. Тэр 2-3 газараар л орох. Тийм. Өнөөдөр та энд ямар ажилтай байна? Энд яг хөө ерөөхдөө бид нэг Азийн хөлөг улс гэдэг бодлогын судалгааны хүрээлэн ингээд ерөөхдөө байгуулагдаад бидний удирдгчийн үнэлгээний систем гэдэг ийм зүйл дээр одоо гаргаж ирээд үүнийг тэгээд Hero Entertainment-тай нийлүүлээд нэвтрүүлэг болох гэж байгаа. Тэгээд ер нь бол Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэн гэдэг бол ингээд салбар зөвлөлттэй. Тэгээд тэрэн дотор ер нь бол ингээд сургаар биш илүү тийм судалгаатаар нийгэм ингээд үнэлттэй байя. Тэгээд улс төрч ч юм уу сонгуульд өгөхөөр ингээд худлаа ярьдаг биш. Эсвэл морь оролдуулаад байдаг ч юм уу, эсвэл суглаа зохион байгуулад байдаг ч юм уу биш. Ер нь бол ингээд улс төрчдийн гүйцэтгэл ямар байв, тэдний ингээд одоо үйлдэл, эсвүүлдэл ямар байв, үлдээсэнгөө ямар байв гэдэг ерөөхдөө тийм шинжлэх ухааны байдлаар үнэлдэг ийм систем рүү оръё. Тэгээд улс төрчд бас нээлттэй мэтгэлцээнээр бас сонгогддог байгаасаа тийм мөнгө тарааж биш илүү тийм мэдлэгээрээ ингээд хөтөлбөрөөр төвшүүлж өсөлтөг байгаасаа үүн дээр ингээд иргэний нийгмийн байгууллагуудыг сайжруулахын тулд яалтчгүй одоо 3 төрлийн ийм байгууллага хамтарч ажиллах ёстой болдог. Тэр бол одоо хараат бос судалгааны байгууллага, ихтэй сургуулиуд, эрдэмтэн профессорууд, тэгээ хэвлэл мэдээллийн байгууллага. Тэгэхээр бас өнөөдөр бол энэ зүйлийг бид нараас Монголд ер нь яригддаг. Гэхдээ илүү тийм одоо бодлогын төвшөнд гаргаж ирэх гэж байгаа юм л. Яг энэ бол нэлээд тийм олон зүйл байж байгаа. Тэгээ саяхан би бас нэг ном бичсэн. Тэгээ тэрэн дээр байгаа гол санаануудаа ерөөхдөө ингээд хэрэгжүүлээд нийгэмд тийм соёл болгоё гэж. Үүнийг бол одоо академик цаазын эндэр гэж бидний хувьд томьёолж байгаа. Тэрний юу гэхээр ерөөхдөө судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд одоо улс төрчдийг ёс зүйн хувьд болоод мэрэгжлийн хувьд шахна гэсэн үг. Тэгээ тэр зүйлийг хийгээд бид нар өнгөрсөн 25 жилийн хугацааны Монголын улс төрийн одоо удирдгчдыг ерөөхдөө ийм шалгуураар бидний хувьд бол ингээд үнэлж болох юм байна. Яг энэ л мэдээж олон улсын шалгуурыг аваад дотоодын нөхцөл байдалд яг ингээ яаж уялдуулах уу гэдэг дээр ингээ яриад байж. Тэгээд 0-аас 100-ийн хооронд ингээ үнэлье гэж. Тэгээд мэдээж хоёр одоо шатаар бол үнэлэх боломжтой. Нэг нь бол одоо шинжээчд буюу яг энэ судлаачд. За хоёр дахь нь бол олон нийтийн сэтгэл зүй ямар байна вэ гэдгийг ингээ үнэлж байгаа. Тэгээд олон нийтийн сэтгэл зүйгээр бид нар ингээ утсан судалгаагаар гаргаж авчаа. Бүх 18 аймаг, 21 аймагтай ингээд 9 дүүргээс ингээ гаргаад авчиж байгаа. За шинжээчдийн үнэлгээ гэхэлэр бид нар улс төр дутсан бас ингээд нийтлэлчд, сэтгүүлчд ингээд улс төр судлаач, ялангуяа Монгол Улсын их сургууль удирдлагын академийн багш нарт хандж байгаа. За ингээд яах вэ гэхээр энэ 5 шалгуураар ингээд ерөөхдөө улс төрчдийг бүгднийг ингээд гойжуулна гэсэн үг. Хин одоо энэ торон дээр торж үлдэх вэ гэдэг бол их чухал асуудал. Тэгэд ямар гүйцэтгэл байв?
Тэгэхээр өнөөдөр жишээлбэл Монгол улсын хэмжээнд 4 ерөнхийлөгчийн гүйцэтгэлийг гаргаж авъя гэхэд төрийн ордон дээр ч юм уу одоо энийг ингээд бүхлээр нь ингээд гаргасан баримтчиг байхгүй байх жишээтэй. Тэр хүмүүсийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн ямар байсан, эдийн засгийн өсөлт ямар байсан, өрсөлдөх чадвар ямар байсан гэдэг. Тэр 4 хүн маань бол зүгээр л 4 намтрын намтай. Ийм аялал хийжсэн ингээл ийм зургуудтай. Тэгээ фото зургийн зурагч нь фото зургийг нэгтгэж өгсөн ийм л номнууд байна. Тэгэхээр энэ бол бас мэргэжлийн түвшинд хүрэхгүй байна. Одоо энэ дээр та хэр удах вүлээ энэ хурал дээрээ тэгээд дараа нь ямар ажилтай байлаа? Яг энэ юу яаж одоо яг энэ дээр ингээд судалгааны ажлууд хийгдэж байгаа, судалгааны ажлууд ингээд нэгтгэж байгаа. Тэгээ тэрийг болохоор бид нар Hero Entertainment-аар бас нэвтрүүлэг байдлаар хийж байгаа. Тэгээ Hero руу очиж бас нэг уулзах ажилтай байгаа өнөөдөр. Бид хамт явчих болно тий. Хамт явчих болно тий. Бид өглөө нөгөө таныг зочноороо төлөвлөөд энэ төр ном дээр очив. Энэ ном ер нь хэр борлуулалттай байгаа юм, хүмүүс хэр сонирхож байгаа юм гэдгсэн аюул амжилттай борлуулагдсан юм ээ. Тэгээд та яагаад энэ номыг бичих одоо сэтэл төрсөн юм бэ? Энэ ном одоо яг ямар ач холбогдолтой? Миний одоо өнгөрсөн 3 жилийн одоо судалгааны бүтээл гэсэн үг. Монголд ихэлсэн судалгааны ажил. Тэгээ үүнийгээ бас гадны одоо онолтой тий гадны дэлхийн нэг 89 орны залуучуудтай эрдэмтэн профессоруудтай ингээ харьцуулж үзэх юм боломж олгоцсон. Тэгээ энэ номын яг гол зорилго нь бол өнгөрсөн 25 жилийг дүгнсэн. Бид нар нэг үрлэл арчсан тогтолцоон шилжээд 25 жил өнгөрчлөө шүү дээ. Тэгэд яг бид нар юун дээр онов, юун дээр алдав гэд. Нэгдүгээр бүлэг нь бол ерөөхдөө дүгнэлт. Яг арчил гэдэг бол ерөөхдөө нэг юм 3 юм үнэт зүйл дээр тогтдог гэж үздэг. За нэг нь бол одоо хуулийн засаглал гэдэг ойлголт, нэг нь бол хувийн эрх хэрэгчлөөний тухай асуудал. Нэг нь болохоор бол үндсэндээ орлогын тэгш бас байдал. Тэгэхээр бидний хувьд хамгийн том алдаа юун дээр гаргасан бэ гэхлээр одоо орлогын тэгш бас байдал гэдэг зүйл бол манайд бол их тийм өндөр байгаас болоод Монгол улсын ардчлал бол үндсэндээ доглон байна гэдэг юм дүгнэлт хийж байгаа юм л та. Тэгээ энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхлээр ер нь бол ингээд хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм гэдэг ойлголт бол өөрөө дундаж давхарга 70-аас дээш байна гэсэн үг. Тийм байт юм л. Манайд бол энэ бол ерөөсөө ингээд 20 орчим хувьтай. Тэгээд 1-2% нь бол ингээд ерөөхдөө нэг баян. Бусд нь бол ингээд ерөөхдөө ядуу болон дундаас доогуур. Ингээд ирэхлээр яг гэхээр маш их тийм бухимдал нийгэмд бий болоод үүн дээр популизм бий болоод тэгээд үүн дээр ингээд ерөөхдөө урт удаан хугацааны бодлого байхгүй болох юм магадaltaй байдаг. Тэгэхээр өнөөдөр яг ингээд судалгаа хийгээд үзэхээр их сонирхолтой. Бид нар өнөөдөр ингээд нийгэмд байгаа олон юмнуудууд дандаа ингээд ерөөхдөө бол шинж тэмдгүүд байхгүй. Тэрнээс тэр бол агуулга биш. Нэг үрлэл мөсөн уулын оройг хараад бид нар дүнэлтийг яваад байдаг. Доотлолт нь юу болоод байна вэ гэдгийг ерөөсөө олж харддаг. Тэгэхээр доотлолт нь юу болоод байна вэ гэдгийг тэр оншийг тодруулахгүйгээр бидний хувьд бол өвчнөө эмчлэх боломжгүй юм аа. Тийм учраас бол ерөөхдөө эхний бүлэг бол ийм дүгнэлт. Азийн бүлэг болсон юм яг энэхүү ном өнгөрсөн 25 жилийн дүгнэлт. Өнөөдрийн бодит байдал ирэх 25 жилийн тухай төсөөллийн 3 бүлгээс бүрдэнэ. За хоёр дахь бүлэг бол сая бид нар судалгааны компани дээр бас ингээд ярьсан тийм манай судалгааны офс дээр ярьсан. Энэ бол гол зүйл нь яг ямар агуулга вэ гэхээр ерөөхдөө улс төрийн удирдагч гэдэг хүмүүст ямар ёс зүйн ямар мэдлэгийн ямар гүйцэтгэлийн шалгуур тавигдах вэ. Тэгээ яг энийг бол би түүчэн шуу гэж ингээд нэрлэжтэй. Түүчэн шуу гэхээр манай би ч өөтөөгөө өссөн. Тэгээд манай өвөө маань баг байхад нэг домог ирдэг гэсэн. Тэгээ түүчэн шуу гэдэг нэг шуу бол ингээд сүргээсээ сонгогдсон юм байна л да. Нэг үрлэл дулаан орныг зориод нисгэд. Тэгээ тэр шувуу бол салхи хагалж явах юм үүрэгтэй байдаг гэж байгаа. Тэгээ тэр шувуу салхи хаглаад нисээд яах вэ гэхээр удаан хугацаанд нисээд үд зүд нь халтраад ерөөхдөө тэр урт замыг туулсны дараа одоо ижил сүргээ үүрд орхидог. Тэгээ тэр үл ингээд сонгогдсон түүчэн шувуу юм аа гэдэг. Тэгэхээр яг ер нь бол ингээд одоо удирдахч байна гэдэг бол олон нийтийн төлөө өөрийнхөө амьдралыг ингээд золиослно гэдэг бол ерөөхдөө бол удирдахч хүний хувь тавилан байдаг. Дэлхийн бас ингээд алдартай түүхэн удирдахчдын ч гэсэн амьдралыг ингээд авч үзэх юм бол дандаа л ингээд ерөөхдөө маш том золиосыг гаргаж иж тэр улс орноо өргөжлүүлсэн байдаг. Тэр өнөөдөр манайд ийм удирдахч байна уу? Яагаад өнөөдөр бид нэр удирдахчгүй болчихв? Удирдахчийг гаргаж ирэх тогтолцоогүй болчихв? Яагаад одоо өнөөдөр удирдахч гарч ирээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадахгүй болчихв? Яагаад улс төр бизнес хоёр ингэтлээ холилдчихв манайд? Тэгээ энэ зүйлийг ерөөхдөө бас ингээд бусад улс орнуудын туршлага юм байт юм байна. Тэгээд улс төрчдийг ийм үнэт одоо зүйлээр үнэлэх хэрэгтэй байна гэдэг тухай.
Нэгүрэл иргэний нийгмийн байгууллага одоо хэвлэл мэдээллийн бодлогын судалгааны хүрээлэн одоо ихтэйд сургуулиудын хамтын ажиллагааг дэвшлүүлэх санал гэсэн үг. Нэг гаргалгаа тийм ээ. За 3 дахь бүлэг нь бол ерөөхдөө цогт эрдэнэ гэдэг юм бүлэг байгаа. Тэгээ цогоо авахтай хамтарч байгаа. Тэгсэн чинь манай нэг найз хашгинаад та хоёр нэрнээсээ цогт эрдэнэ гэдээ аваад нийлээд фракц байгуулах гэж байгаа юм гэж хашгирсан. Гэхдээ цогт эрдэнэ гэдэг бол илүү чухал зүйл. Ер нь л яг ингээд Монгол улс одоо сүүлийн 25 жил ингээд Монгол улсын түүхийг ингээд аваад үзэх юм бол гадны нөлөө ер нь их орсон байдаг л та. За эзэнт гүрний үед монголоор байсан. Ингээд баг хаадын үеэс ахуулаад дотоодын зөрчилтэй ихэлсэн. Түүний дараа яасан бэ гэхээр манжийн маш тийм том нөлөө орж ирээд хоорондоо муудалцсан. Түүний дараа буддын шишний маш том нөлөө орж ирсэн. Тийм ээ. Талын бааtruуд маань одоо ерөөхдөө зан чанар нь их өөрчлөгдсөн. За үүний дараа зөвлөлтийн нөлөө орж ирсэн. Зөвлөлтийн нөлөө орж ирээд олон давуу тал байсан ч гэсэн бас бид нар сэхэтнүүдэд хэлмэгдүүлж ирсэн ийм зүйл бас гарсан. Сэтгэлгээ өөрчлөгдсөн. За үүний дараа ингээд барууны болон Америкийн нөлөө орж ирсэн. Ингээд бид нар ингээд төрчихж байгаа. Одоо баг ингээд аав ээж хүүхэд гурав суугаа ярих юм бол одоо өвөө нь одоо жишээлбэл ингээд магадгүй коммунизмын их үе яриад ардын хувьсгалын үе яриад яг ингээд одоо манай аав ээж бол магадгүй жишээлбэл яг ингээд нэг социализмын тэр 70 жилийн бүтээн байгуулалтын тухай яриад тэгээ хүүхдүүд нь болохоор дундаж одоо ингээд завсарцсан үеийн яриад магадгүй ач нь бол одоо яг ингээд барууны 90 оноос хойшх бол ингээд ерөөхдөө өмнөх нийгмийг мэдэхгүй. Ингээд энэ маань өөрөө сэтгэлгээний хувьд монголчууд эвэлтэн нэгдэх боломжгүй байна гэж үзэж байгаа юм л та. Тэгээ энийг яах вэ гэхээр цогт эрдэнэ гэдэг энэ зүйлээр гаргаж томьёолж. Тэгээ цогт эрдэнэ гэдэг юу вэ гэхээр одоо оюун санааны нэгдэл гэсэн үг. Нэгүрлэл хүмүүсийн царайг ингээд давхарлуул 3 сая хүний царайг давхарлуулж Монгол хүний төрх ямар байх вэ гэдэг нь гарна шүү дээ. 3 сая хүний оюун санаа тэр сэтгэл дотроо байгаа тэгээ яваад байгаа тэр шаналлыг гаргаж илэрхийлэх юм бол энэ үл Монгол улсын одоо нэгүрлэл үнэт зүйл буюу цогт эрдэнэ гэж яриад. Эртний домогт ард түмний бэлгүүн мэлмээ оюун санааны төв цэгийг хураахыг бэлтгэж бүтээсэн эрднийг цогт эрдэнэ гэж томьёолдог гэсэн. Энэ эрднийг хаан титмийн орой, дийлэн ингэр, хаан судлалын түшлэг, хааны ордны төв дааман хаалганы яг гол цэгт байршуулдаг. Өнгөрснөөсөө авсан одоо цаг үед нэгдсэн ирээдүгөө тодорхойлсон ийм үнэт зүйл гаргаж иж Монгол улсын хувьд хөгжих юм аа. Жишээлбэл бид нар ингээд их эзэн Чингис хааны үеэс одоо оюунлаг байсан. Их эзэн Чингис хааны үед гэдэг юм бол ингээд маш тийм оюунлаг хүмүүсийг дэмждэг байсан тийм одоо түүхэн баримтууд байдаг шүү дээ. Одоо Чанчун Араш бомбыг тэ одоо ингээд уулздаг байсан савуулаад. Тэгвэл энэ нь ингээд хүрээд ирсэн ба. Ягаад гэвэл монголчууд бид АК-уугаараа дэлхийд 9 ч ихсэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэгвэл дэлхийд 9-т байгаа оюунтай хүмүүс боловсролын өрсөлдөх чадвараар дэлхийд тэргүүлж болох нэ. Гэтэл ихтэй сургуулиудын өрсөлдөх чадвараар ингээд аваад үзэхлээр 2500-аас хойш дунд сургуулиудын төвшин үнэлэгдэхчгүй хэмжээнд байна. Ингээд ботхоор л бидний хувьд нэг төрийн бодлогын алдаа гэд байгаа нь энэ л. Тэгэхээр магадгүй бид нар уул уурхаагаас одоо орж ирж байгаа орлогыг боловсролын салбарт зарцуулж чадвал дэлхийд Монгол боловсрол өөрөө брэнд болох. Гадны хүмүүс Монголд хурж ирж сурдаг. Эзэнт гүрний түүхийг хинчээс судалдаг. Монгол ёс зүйг судалдаг. Дэлхийн монголчуудын оюун санааны төв Улаанбаатар хот болох. Ийм боломжууд бас байна гэж үзээд 3 дахь бүлэг бол ерөөхдөө энэ Монгол улсын давтагдчихгүй мөн чанар дээр тулгуурласан Монгол хөгжлийн загварыг эзэнт гүрний түүх нүүдлийн соёл иргэншлээс хаяа. Сэтгэлгээнээс хаяа гэдэг тухайн. Яг энэ л мэдээж хураангүй штэ. Энэ дээр 30 дид сэдв 3 бүлэг байгаа. Тэгээд яг нэг одоо жишээлбэл дид сэдвүүн нэг хуудсанд багтаад тэгээ яг ерөөхдөө ингээд шог зургаар ингээд байжуулсан тийм ном. Энэ бол надад бол маш том хэмжээний судалгаа байгаа. Тэгэд энэ судалгааг ингээд хүмүүст хүрэхийн тулд нэг үрлэл 25 жилийн дараа Монгол улс Азад эдийн засгийн болон нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон байхын тулд бид нар ямар тогтолцооны өөрчлөлтийг, ямар бодлогын өөрчлөлтийг, ямар хуулийн өөрчлөлтийг, ямар одоо жишээлбэл иргэний нийгмийн байгууллагын бүтцийн шинтгэлийг хийх вэ гэдэг ийм судалгааны материал одоо өнгөрсөн 3 жилийн хугацааны өмнө ажиллаа л та. Тэгээд энийг зөвхөн ном хэлбэрээр биш, лекц хэлбэрээр үүнийг бас ингээд адилхан энэ Асын хараанд нэгдсэн залуучуудын нэгдэл болсон төрийн бас байгууллагын хэлбэрээр тийм ээ бас ингээд судалгааны байгууллагуудтай хамтрах, ихтэй сургуулиудад багшлах, бодлогод орж нөлөөлөх гэдэг ийм олон салбараар л ерөөхдөө энийг хийн гэдэг бол миний бас алсын хараа л да. Тэгээд алсын хараа гэдэг ном би бас 10 жилийн өмнө биччихсэн. Тэгээд тэр үед одоо 25 настай байсан байна. Тэгээд 10 жилийн дараа 2 дахь номоо бичнэ гэж амлаж байсан. Тэр бол улс орны алсын хараатай холбоотой ном байна гэж би тухайн үед амлаж байсан. Тэгээд үндсэндээ бас өнгөрсөн 10 жил ингээд сэтгэл дотор маань тээгдэж явж байгаад гарсан зүйлтэй. Яг мэдээж жоохон уйтгартай байж магадгүй ихтэй энэ дэр бол тийм олон чухал зүйлүүд байгаа. Гэтэ би бас нэг баярлж байгаа. Өнөөдөр энэ ном бестселлер болоод тэ ингээд өнөөдөр олон залуучууд энэ номын талаар яриад
энэ номон дээр бас ингээд эвлэлтэн нэгдэх ийм санаачлаг гаргаж байгаад бол би туйлын их баяртай байгаа. Маш их урамшиж байгаа гэсэн үг тийм. Азийн хөлөг болос хэрэг үн гэдэг. Ном бичнэ гэдэг бол бас нэг тийм зүйл л дээ. Одоо ингээд Асын харагдаг ном миний 25 настай хахад хэлэгдсэн ном. Тэгээ би застгүй юм. Яагаад гэвэл нөө 25 настай оюун эрдэнэ яг хэвээрэл үлдсэн байхгүй тийм ч. Тэ эргээд бас хаяа ингээд уншихлаар мэдээж алдаа оноотой ч юм уу мэдээлэл дутуу байгаа зүйл зөндөл байна. А гэхдээ тэнцээ би ингээд нөө өөрийнхөө залуу насыг бас олж хардаг. Тэгээ 35 настай хахтаа сая ингээд Азийн хөлөг бас гэдэг энэ ном ч гэсэн зориуд бас ингээд хөвлөд гаргаж байгаа. Нэг л мэтгэд 10 жил өнгөрнө. Оюун эрдэнэ гэдэг хүн 45 таа болно тий. Тэгэхэд 35 настайдаа яг юу бодож явж исэн юм? Ямар ёс суртахуун энэ бүх зүйлүүдийг ярьж исэн бэ гэдэг ингээд үлдчихэж байгаа л хэвлэгдээд. Тэгээ өнөөдөр би жишээл ингээд олон юм ярьчаад магадгүй 45 таадаа ч юм уу 50 таадаа шал өөр юм хийгээ явж байвал түүнийг нийгэм сануулаасаа тий. А тэр ном нь өөрөө бас миний ингээд одоо буцах цэг өөрөөсөө төөрөхгүй байх, тэр вакуумчгүй байх бас нэг одоо ийм том шалгуур үзүүлэлт байгаасай. Бас нэг 35 насны маань оюуны бяд ингээд хэвлэгдээд үлдэнэ гэдэг чинь л зүгээр. Хэвлэл мэдээлэлд ингээд өгсөн яриа мараа байл тэгээд олдгоо болчихдөг юм бэл. Таны ажлын өөрөө та ер нь нэлээд сууж ажиллах судалгааны ажил дээр. Тэг ер нь бол яг би багын л нэг тийм сууж ажиллах дуртай л хүүхэд байсан л. Яг л би чи өөрөө нөгөө угаасаа баг багтаа бичих дуртай хүүхдсэн. Нийтлэл бичдэг тий. Тэгээ яг сууж ажиллах дуртай. Ялангуяа би бол шүн ажиллах их дуртай. Яг шүн үл их тийм юу байдаг нам гүм хот унтцсан. Тэгээд ерөөхдөө маш их тийм төвлөрдөг. Тэгээ яг мэдээж банк сууж ажиллана гэж бол байхгүй л. Ер нь бол 7 хоногийн нэг 2 хоног ч юм уу суудаг. Тэгээ би сүүлийн үед нийтлэл бичиж байгаа шүү дээ Баабар цэг юм энэ дээр. Тэгээд 7 хоногт тэгээ 7 хоногт нэг удаа гэхэлэр ерөөхдөө бол одоо хагасаа өдрийг бол яг бүтэн нийтлэлтэй ингээд гаргадаг л да. Тэгэхээр хагасаа өдрийг өглөөнөөс ахуулаад орой хүртэл яг бүтэн суудаг. За тэгээд нэгдэхээс 5 өдөр хүртэл ерөөхдөө гадуур ингээд уулзлууд хийгээл. Өвөг дээдс маань 25 жилийн дотор дэлхийн талыг засагласан шиг эх орон маань 25 жилийн дараа Азийн их хөлөг бас байх болтугай гэж энэ өрөөлтийг өргөё. Ингээд та бүхэндээ хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Та өнөөдрийн байдлаар Монгол Ардын нам дээр ямар одоо албан тушаалтай байгаа вэ? Монгол Ардын нам дээр бавхарлын гишүүн. Тэгээд яг ер нь бол намд ирээд надад яг нарийн бичгийн дараагаар ер нь бол тийм ажиллах бас санал тавьсан. Гэхдээ яг зөв миний хувьд бас ингээд ботсон зүйл бас найз нөхдөдөө зөвлөсөн зүйл юу вэ гэхээр миний хувьд хийгээд үдцсэн намд үндсэндээ аппаратууд ч юм уу одоо намын яг хэрэглэх газарт бол миний ажиллах цаг хугацаа бол дууссан гэж үзэж байгаа. Тэнцэнээс л би бас олон зүйлийг сурсан. Улс төрийн тогтолцоо яг ямар байдгүй гэдгийг их ойроос харах боломж бол олцсон. Одоо бол илүү тийм нэг өөрийнхөө гэх юм уу те. Өөрийн яг ингээд одоо юу гэдэг нь бодож байгаа зүйлээ нийгэмд илэрхийлэх магадгүй нам бус тэгсэн мөртлөө ингээд хөгжлийн одоо яг энэ концепцийг илэрхийлж байгаа залуучуудтай тэр дундаа судлаач залуучуудтай илүү их тийм оюун санааны хувьд ойрхон болох ийм зорилго бол тавьсан. Тэгэхээр бол яг миний хувьд бол ерөөхдөө одоо намынхаа бавхарлын гишүүнээр ингээд ажиллаад тэгээд яг өөрийнхөө хувийн энэ хүргэлэн гаргаж ирэх энэ нь бол бас их тийм чухал юм гэдэг бодлоор ингээд ажиллаа явж байгаа. Бавхарлын гишүүнээс нэг асууч. Тэгэхээр ер нь энэ сүүлийн үед яригдаад байгаа Монгол Ардын хувьсгал намтай таны нам нэгдэж сонгуульд орох асуудал эвсэж юм уу одоо нэгдэж юм уу тэр нь бол тодорхойгүй байна л та. Та үүнийг ер нь баг хурлын гишүүний хувьд юу гэж үзэж байгаа вэ? Мэдээж энэ асуудлыг баг хурлаар шийдэн тий. Мэдээж энэ асуудлыг бол одоо баг хурлаар их нухацтай ярьж шийдэх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Зүгээр ер нь бол ингээд намын гишүүдийн хувьд ингээ ярилцаад ингээд уулзаад үзэхцүүл энэ хоёр нам бол ингээд нэгтгэх нь бол зөв зүйтэй зүйл юм тий гэдэг дээр бол одоо юу гэдгийг миний хувьд санал нэг байна. Гэхдээ ер нь бол ингээд зүгээр одоо миний байр суурь тий надад бас нэг өөрийн байр суурь байна шүү дээ. Энэ бол юу вэ гэхээр бид нэр хоёр том нам одоо хоёр нам нэгдэн эсвэл өнөөдөр Монгол Ардын нам одоо нэгдэхгүйгээр ингээд ялж чадахгүй ч гэдэм үү эсвэл нэгдэхгүйгээр ингээд одоо улс төрийн тэргүүлэх байр сууриа хадгалж чадахгүй гэдэг зүйлийг харахаасаа өмнө бид нэр 25 жил яваад ирсэн гэдгээ дүгнээд юуг алдсан бэ? Тэгээд Монгол улсыг яг 25 жилийн дараа 25 жилийн дотор ямар бодлоор бидний хувьд хөгжүүлж чадах вэ гэдэг нийгмийн манлайлалыг үзүүлж чадвал энэ бол их илүү үр дүнтэй гэж зөвөр миний хувьд бол харж байгаа. Намын гишүүд гэдэг бол одоо юу гэдгийг
миний ойлгож байгаагаар нийгмийн массын нэг одоо 10 хүрэхгүй л хувь шүү дээ. 10 хүрэхгүй. Тэр бол чухал хувь мэдээж. Гэхдээ 90% нь өнөөдөр яг юу бодож байна? Улс төрийн намуудыг тэд нар нэг сонирхгүй шүү дээ. Улс орон яаж хөгжих вэ гэдэг бодлогыг л сонирхоод байна. Яаж мэтгэлцэх вэ гэдгийг сонирхоод байна. Өнөөдөр магадгүй нэг нам нь 90 оны арчсан хувьсгалыг өмчлөх гээл нөгөө нам нь 1921 оны ардын хувьсгалыг өмчлөх гээл тэгэл одоо ингээл хоорондоо цэцэг өргөх мөргөх янз бүрийн юмараа ингээл булаацалтаал ингэж яхаа оронд энэ бол аль аль нь Монгол улсын түүх шүү дээ. Харин ирээдүйд яах юм бэ? Одоо ингээ явсаар байтал чинь хоёр том нам одоо зарим хүмүүс шоолж штэ баг ижил хүссэн шиг болчиход байна гэд. Бодлогын ялгарл байхгүй болцсон. Ирээдүйд одоо жишээлбэл экологи хэн дэмжихгүй байгаа нь тодорхойгүй болцсон. Аль нь уул уурхай эдийн засгаар явах гээд байгаа. Аль нь тэгээд одоо хүний хөгжлөө дэмжиж байгаа юм бэ гэдэг нь ойлгохдоо ойлцсон. Намын байр суурь гэж байхгүй. Хуу ус төрчдийн байр суурь байгаа. Энэ яригдсаар байгаад одоо ингээд одоо сүүл рүүгээ нөө тарааж байгаа юм бетан савтагаа холилдоод ингээд Монгол бодлого гэж юм байхгүй. Ингээд ирэхээр хатуу ялгарл гэдэг зүйл өдрөөс өдөрт багасаад үүн дээрээс болоод одоо тэргүүлэх намуудын рейтинг нэр хүндөр олон нийтийн дунд унаад эхэлж байгаа. Тэгээ энэ бол өөрөө яг одоо юу гэдэг юм оншоо их зөв тодорхойлох хэрэгтэй юм аа л гэж би бодод байгаа. Бидний дараагийн ажиллаж байгаа газар Here Entertainment тий. Та энэ студид ямар ажилттай ирж байгаа вэ? Чөлөөт цагаа бол Here дээр өнгөрөх дуртай. Яг л миний өөрөө маань бас ингээд яг үндсэн мэргэжил бол сэтгүүлч мэргэжил. Тэгээд сэтгүүлч мэргэжлэлээрээ яг ингээд эрхчлөөтэй байх юм боломж бол одоо Here дээр бас байдаг гэж хэлж байна. Тэгээ ер нь бол чөлөөт цагаараа тэгээд Here-гийн нэвтрүүлгүүд дээр бас ажиллах дуртай, кинонууд дээр бас ажиллах дуртай. Одоо татар ажиллагааны эдгээр чиглэл текстийг нь одоо бас бичлэлцэжсэн. Тий. Энийг л нэг олон хүн мэддгүү л дээ. Яг л миний хоббигийн хэсэг учраас тий. Тэгээд ялангуяа ингээд рекламны ч юм уу кино зураг авалтан дээр бол оролцож хамт байх дуртай. Тэгээд Here гэх юм бол ерөнхийдөө бол тэгээд миний зарим нь их дотны найзууд маань тэгээд ихэнх нь манай хамаатнууд. Зөө. Та ярьсан уу? Байгаа бол бахан. Ахад хэлсэн байгаа юм. Ер нь бол яг бид нар одоо 100 чухал сэдв гэдэг нэвтрүүлэг байдаг. Тэгээд ер нь бол ингээд цаашдаа Азийн хөлөг улс гэдэг нэртэй тийм хөгжлийн цуврал нэвтрүүлэг хийх гэж байна. Тэрнийхээ эхний дугаарыг ерөөхдөө бид нар бүр Бостонд намайг төгсөх үеэр бэлдсэн. Одоо чинь бараг 6 сар ихтэй зураг авалтанд үргэлжилж байгаа нэг тийм сайн нэвтрүүлэг хийж гаргая гэх. Яг сайн судалгааны компани дээр байсан шүү дээ. Тинчээ ингээд манай судалгааны лаборатори бол үндсэндээ ажиллаж байгаа. Рубин тэгээд тинчээ ерөөхдөө одоо хийгдэж байгаа төлөвүүдийг энэ ч яаж олон нийтэд хүргэх үү гэдэг дээр бас ахтайгаа илүү хамтарч ажилладаг. За хамт орох тий. За. Сайн байна уу? Сайн байна та. Танайд үг танил хүн гээд нэвтрүүлэгт оруулах гэдэг. Би ярьсан гэж. Тэгээд ах дээрээ ирээ. Ер нь бол байнгын нэстүүд дээр ирдэг гэх. Танд бол бас манай редактор. Тий. Багасаал тусалсан шүү дээ. Одоо шин тусалж байгаа. Тэгээд бүгд зүрх очих уу те. За студ руу ороод ярих юм тий. Ажлаа хийж гинөө тий. Та өнөөдөр хэр ажилтай байна? Зөндөө. Танай нэвтрүүлэг ороод ингээд амар завгүй шүү дээ. Таарны студ дээр 7 өнөختө хэдэн удаа ирчихэж байна. Бас нэг 2 дахь ажил гэж хэлж болохоор шүү дээ тий. Тайлбар текст гэдэг шүү дээ. Тэрийг бичин, зохиол бичин, рекламны текст бичин. Алдар рекламны текст бичсэн шүү дээ. Хариулаас оргилд гэдэг текст байна. Монгол хотын одоо эхлэлийн текстүүд байна тий. За би улс төрийн юм мэдэхгүй. Олон нийтэд яаж харьцдаг юм сайн мэдэхгүй бас. Ерөнхийдөө яг бичих талтай бол мундаг шүү дээ. Бид нар нөгөө нэвтрүүлгийн зочтой ер нь бол голдоо аав ээжээс нь хүүтэй багтаа ямар хүү байваа гэдээ асууж ирсэн. Ахудаа одоо хаас нь асуухаа сууж ин л та. Ер нь манай нэвтрүүлгийн зочин маань багтаа ямар хүү хүүтэйсэн юм бэ? Чихэд харж байгаа. Хүн чанар сайн. Хүн чанар илүү байх тусмал сайн байх. Тэрнээс мэдлэг боловсрол гэдэг зүйл одоо 2 3 дахь асуудал л та. Хүн байх боловсрол нь бол нэг төрөнд тавигдах хэрэгтэй байх. Тэр утгаараа манай дүү бол тийм хүний төлөө гэсэн. Ингэж хийсэн, тэгч хийсэн, нэг нь тусалж байсан олон найзтай. Би бол нэг тийм олон найз гэдэг. Ноёк бол их нийтж.
Олон найз нөхдөдтэй олон хамт олонтой. Хата бахан магтдаг. Хөдөө өссөн ингээл мөрөөрөө ингээл хөдөлмөрлөөл ингээ явна гэхэлэр хитрхи тийм шудраг биш нийгэм бас ингээ гарч ирж байгаа. Тэгэд тийм шудраг бус тэр нийгэм нь өөрөө ингээ шудраг бус вирус ингээ тогтолцоо үүсгээд ингээ бүр авилгалын юм том тэ хан хэрэв ингээ бас тэ. Тэгээ ингээ бухимдчаад энийг бол дотроос нь орж өөрчлөх зүйтэй юм байна гэж шийдвэр гаргасан. Тэр нь бол яг зөв би боддог. Улс төрч гэдэг хүн бол яагаад гэдэг асуултанд хариулж иж орох хэрэгтэй. Тэрнээс биш улс төр гэдэг бол хобби ерөөсөө биш. Энэ бол аз жаргалтай ажил биш. Гой зүйл биш. Эрсдэлтэй зүйл, нервтэй зүйл те. Яагаад гэдэг тэр асуултанд хариулаад тэгээд тэр хүн ороод тэрнийхээ төлөө амьдралаа зориулах хэрэгтэй. Тийм учраас жишээлбэл би ингээд бас ахтал хэлдэг өгөх. За бид нар бол ингээд нөгөө түрүү ярьжсэн тийм контент маягийн тийм бизнес бол одоо хий гэж боддог те. Жишээлбэл би хизээч уул уурхайн бизнес хийхгүй. Би барилгын бизнес хийхгүй. Тэ? Яг л энэ үл зүгээр миний ингээд сонгосон амьдрал гэхгүй. Олон нийтийн төлөө зориулдаг хэрэгтэй. Энийг бүгднгийн ингээд хийх гээд ингээд явдаг улс орн бол ер нь бол тэгэл манайхал байгаа шүү дээ. Тэрнээс одоо жишээлбэл ингээд яг мэрэгчсэн улс төрчид дэлхийд хөгжингүй орнуудад бол тэр хүн номоо уншаал бодлого судалж явах хэрэгтэй. Яг тэгэхээр давхар бүгднийг авч явах тийм цаг хугацаа байхгүй байх хэрэгтэй. Тэгээд бизнесээ хийгээд Ааздаа гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр тэнцээ одоо дэлхийд байгаа мөнгөний урсгалыг нааш нь татаж оруулах хэрэгтэй. Тэгээ манайх бол ингээд хитрхи бүх юмнууд холилдчиход байна. Тэгээд энэ бүх юмнууд ингээд бас атгалаад бидний үе дээр ингээд дэг журамд ороосаа гэдэг энэ зүйлийн төлөө ингээд өөрийгөө зориулах хэрэгтэй маа гэж шийдсэн. Тэгээ мэдээж шийдвэр гаргахтаа би бол бас ингээд ахтагаа зөвлөсөн. Миний бас амьдралын маань дотор найз нөхдөдтэйгээ бас зөвлөсөн. Тэгээд яг хуу зүгээр ер нь бол үнэлдэ би чинь бол ингээд нэг тийм даруухан талд байгаа шүү дээ. Тэгээ даруухан хүний чинь бол тийм Өгдөл нь лам болох хэрэгтэй байсан байхгүй юу? Би тийм сайн лам байх байсан. Сахилаа сайн барьдаг. Номондоо сайн явдаг. Буйн сайн хийдэг тийм. Бямсруугаа нэг зөөрхөнд орж ирээд ярьсан. Яс янганд нь штэ яг сүултийг ажиллагаар гэж. Хэр сайн дүү вэ? Таны өвөнд хэр орох вэ? Сайн. Тэр билээд штэ. Лам шиг хөөн гэж. Өвчнөөс бас хоорондоо маргах. Яг зүгээр уг хүн яг үнийг хэлээ уучлаарай. Улс төрт орохоос хойш орсноос хойш жоох өөр өсөн байж магадгүй. Өөр болсон ч байж магадгүй. Хүмүүс ч тэгж ярьж штэ. Бодлоо яриад одоо энд ирэхгүй юм чинь. Уг натур нэг мундаг хүн штэ. Билээд лам шиг хөөн. Лам хүн гэдэг чинь их мундаг хүмүүс байдаг штэ. Бодлоо ярихгүй хүн яахгүй. Одоо лам нэг лам болчиход байгаа үе байна л. Тэт яг зүгээр лам хүн шиг гэд тэглээд яг ер нь нөр би ингэ л ингэж бодохгүй. Яг Баатрах намайг мэднэ. Би ингээ яг шийдвэр гаргахтай их удаан хүн. Нэг шийдчихвэл би тэгээд ерөөсө баг өстой шатаалгасан ч тэр шийдвэрээс буцдаггүй маягийн тийм хүн байхгүй. Тэгэхээр яг зүгээр үнэхээр ингээд бас залуу байхад ингээд өөрийнхөө үед магадгүй ингээд жишээлбэл 60-таа 70-таа байх үед ингээд бодоход те Монгол улс маань нэг юм гоё болчихсон ийм зүйлүүд ингээд өөрчлөгдөөсөө гэдэг миний номч гэсэн ерөөхдөө дараагийн 25 жилийн төсөөлөл. Тэгээ яг үүнтэй адилхан бас ингээд хатагаа хамтраад за ялангуяа би ингээд өөрөө бас гадаад харилцааны чиглэлээр сураад те ингээд олон дэлхийн улс орнуудаар ингээд яваад дэлхийд ингээд тархан суурьшсан одоо монголчуудтай би ч бас нэлээд уулзж байгаа. Тэгээ тэдний дотор байдаг яг тэр нэг сэрэх ёстой аялгау, сэрэх ёстой итгэл үнэмшил, одоо сэрэх ёстой нэг тийм одоо үдэл баримтлал. Тэр бүх зүйлүүдийг ингээд хил хязгаарын хувьд биш юм аа гэхэд оюун санааны хувьд нэгтгэхийг харах юмсан те Монгол үндэстэн гэдэг өөрсдөө бахархдаг, Монголд ирж байгаа гадны хүмүүс омогшдог. Монгол охтууд маань нэг те шаардлагатай банд хөтлөөд явж байхдаа тэр нь гоё биш те. Монгол сайхан залуу ирчүүд гарч ирээсэ те. Бид нар бие биенээ үнэлдэг болоосаа. Үндэстэн дотор байгаа энэ сэтгэлгээний хуваагдал байхгүй болоосаа те. Бид нар бие биенийхээ мөн чанараас ирээдүгөө толтож хараасаа гэд. Энэ бүх зүйлүүдийг ингээд хийхэд ялангуяа энэ нэг видео урлаг те нэг личинг лагу гэдэг шүү дээ те. Урлаг урлагийн дотроос хамгийн агуу нь бол кино урлаг юм аа гэдэг. Ягаад гэвэл дүрстэй, ягаад гэвэл шүлэгтэй, ягаад гэвэл нийтлэлтэй тийм ингээд бүх урлагийг нийлүүлсэн учраас. Тийм учраас ингээд одоо миний ахт өгөгдсөн өгөгдөл надад бол маш их тийм том хэрэг болдог. Би бас үүгээрээ их омогшдог, хувь тавилан гэж боддог. Тэгээд одоо түүхэн кинонууд хийх хэрэгтэй. Ягаад гэвэл бидний мэдхгүй түүхүүд их олон байна. Нөгөө талаар ингээд битэрийн бас мөрөөдөл байдаг. Ингээд Ариранг ч юм уу CCTV шиг англи хэл дээр, орос хэл дээр, хятад хэл дээр Монголын юм бүтэн цагийн одоо телевиз гарч ирээсэ. Тэгээд гадаад байгаа хүмүүс жишээлбэл Монголын эзэнт гүрний түүхийг, нүүдэлчин соёл иргэншлийн энэ ялгарл мөн чанарыг ойлгосон. Тэгээд тэр нэг national identity, mentality гэж яриад байдаг те. Яг тэр үндэсний ялгарл
цогтөрдөн гэж тэр бас томилоод байгаа юм л та. Тэгээ түрүү бас ярьжсэн. Тэр зүйлээ олоод тэгээд омогшоод ингээд урагшлаасаа. Тэгээд бас ирээдүйд ингээд одоо Азийн их хөлөг улс болоосаа гэдэг тийм мөрөөдөл дээр л ингээд байдаг. Тэгээ үүний талаас ингээд амьдралынхаа одоо үлдсэн цаг хугацааг бас зориулна. Тэгээд оюунтай оюунлаг байгаасаа гэдэг дүүд маань оюун гэж оюун эрдэнэ гэж нэр өгöd. Эмэгтэй хүний нэр. Тэгээд дүүг ахыгаа оюун эрдэнэ байл хамгаалan хайрлж яваарай гэж Баатар гэж нэр өгöd. Ийм л нэртэй шүү дээ. Тэр ажил хийж шүү дээ. За. Аач тэгээд ер нь хүмүүс л их андуурдаг шүү дээ. Хатагтай хоёрт нэг л нөгөө арга хэмжээнд дээр очиж хэлэхгүй л бол тэгээд ер нь тэгж дуудуулах магадлал их өндөртэй. За ингээ өндөрлөхүү те. За тэгээ. Тэгэхээр та ер нь бол нэг ойрдоо нилээ их ажилтай байх. Ороо ер нь хэд гээд гэртээ орж байна. Гэр бүлдээ хэр цаг зав гаргаж байна. За нэг их гаргадаг гэж бодлоо яриа яах вэ те. Ер нь бол ингэж явж байгаа л тэл баг заримдаа нэг шөнийн 2 3 тэр хүрэн шүү дээ ер нь бол. Тэ. Бодлоо яриа яах вэ те. Залуу учраас бас завгүй ах хэвээр. За зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр цаг гаргах юмсан гэж бас боддог л доо. Тэ. Тэмдэглэлт өдрүүд яг манай 2 хүүгийн төрсөн өдөр байна. Хоёулаа 2 сарын 22-ны өдөр төрсөн байхгүй. Тэгэхээр тэр үл одоо манай гэр бүлийн хувьд л их тийм бас гоё баяр. Тийм учраас тэр өдрийг үл яг бүхэлд нь гаргахыг маш их хүсдэг. Гаргасаарч ирсэн. Тэ. Та нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад гадагшаа явцсан хурж юм булаацсан ч хэлээ дээ. Нэг ийм маргаан байдаг штэ. Тэр маргаанд та нөгөө ялагдсан. Нилээх готорсон уу? Эсвэл одоо яг нөгөө зарчмаар нь явуулах гэсэн юм маань өөр тийшээ явчихаар танд одоо сэтгэл гонсох ч юм уу тийм зүйл байх уу? Тэрэн дээр бол яг би зүгээр өгөөд л явцдаг байж дээ гэж зүгээр сүлд ботсон. Ус төрдөл ийм жижиг сажиг зүйл зөндөл байдаг чинь энд одоо гутрах юм бол тэгээд тэрийг бодлоосоо ус төрд огт одоо байх боломжгүй болно гэсэн үг л дээ. Миний хувьд бол зүгээр тэрэн дээр нэг одоо гомдоод ч юм уу гутраач юм уу тийм байхгүй би маргааш нь л уцсан шүү дээ. Миний хувьд бол залуучдын албанд байх цаг үе маань бол дууссан. Яг тэгэхээр миний итгэл үнэмшлэр бол 35-аас дээш насны хүн бол илүү тийм намынхаа тийм ээ одоо манлайллыг хөтлөх хэрэгтэй залуучдын байгууллага гэхээс илүүтэйгээр тийм учраас уул нь бол энэ үеэ сольдог зарчим байгаа дараагийнхаа үеийн залуучдыг гаргаж ирэх нь бол зүв баха гэдэг дээр л миний хувьд одоо зарчмын их хатуу юм болцсон шүү дээ. Тэгээд тэр чинь яагаад чинь гайтай юм шиг би 80 оных ихэнх найзууд маань 79 78 оныхан бол таарсан байхгүй. Тэгэхээр одоо тэгээд чи ингээд дөрмээрээ үлдэх боломжтой. Тэгээ бусд нь ингээд гарах бол одоо юм уу гэдэг дээр л бас юм төрчлүүд үүссэн. Гэтэ яг та нарийн ширээндээ бол зөндөл одоо юмуд бас байсан л та юм төрчлөлтсөн. Гэтэ тэрвэл тэгэл ерөөхдөө тэгээд цагийн аясаар ингээд илаарших зүйл. Нөгөө талаараа зарчим гэдэг нь хэдэж ялагдана гэж байдгүй л дээ. Зарчим гэдэг нь хэдэж ялагдана гэж байдгүй. Тэгээ зарчим үргэлж зүв байдаг цаг одоо өнгөрөх тусам нэг юм зогсон зарчмууд бол тодорно гэдэгт бол би итгэдэг. Тийм учраас үүнийг бол би нэг ялагдaltaч тийм үү гэж боддгоо. Тухайн үед л яг ерөөхдөө нэг тийм үйл ялэг тийм үл ойлголцох зүйл босно л гэж боддог шүү дээ. Манай нэвтрүүлэг амралтын өдөр гарч байгаа. За. Би юм гарагд. Тийм учраас бас үзэгчд маань сайхан амраад байгаа учраас нэг өнгөө ярих уу? Өнгөө. Сайн өнгөө гэж хэлдэг те. Өнгөөч явах те хөгжилтэй явдал гэх юм бол хүүхэд насны те. Яг надад нэг санаанаас гардггүй нэг зүйл байдаг байхгүй. Тэгээ тэр нь би чинь нөгөө Хинтээ аймгийн одоо бэрх тосгонд өссөн. Тэгээ зуныхаа амралтаар ерөөхдөө дандаа нэг Хинтээ аймгийн Батнар руу явж амардаг гэсэн морь ундаг. Тэгээд нөгөө нэг бэрхийн чинь болохоор нэг юм жоохон тосгон маягтай. Тэгээд нөгөө тий Батнар сумын чинь болохоор нэг тийм том биетэй. Тэгээд морь саундаг тийм хүүхдүүд байдаг. Тэгээд нэг морин дээрээс ташуурдна гэдэг нэг амар ойлголт байсан байхгүй. Одоо бол гайг болсон баг. Бидний үе чинь л тэгэл ер нь хурцлэл ташуурдаг чинь. Тэгээд нэг наадан болоод явж байгаа юм аа. Тэгэл ангийнхантайгаа одоо нэг бөөнөрөө ингээл
явж байгаа. Тэгсэн чинь намайг нөө том битээ болохоор ч юм уу хоргоогоод болтгоо. Тэг чи морин дээрээс бууж ирээ зодтолчих юм бодлоо гэдэг. Тэгсэн чинь нэг нөхөр бууж ирдгөө. Тэгээ сүүлрүүгээ нэг 4 5 болоод хүрээд ирлээ. Манай ангийнхан яваад өгцөн. Тэгээ ихэнх нь ч бас нэг октод байсан би нөө явуулсан та нар явжээ гэдэг. Тэгэл ингээл яг нэг юм гол байдаг байхгүй. Тэгээ голдойгоор ингээд нэг юм банзан гүүр тавьсан мэт. Ганцхан банзаар ингээд гүүр тавьсан. Тэнгүүт нь би гинт ингээд бодонгуудаа морь нөгөө нэг тэр банзан дээгүүр ингээд гарч чадахгүй мэн гэж бодчихгүй юу. Тэнгүүтээ газ банзан дээгүүр гүйж гараал голын нөгөө талд гарч ангуутаал хөөс ч юм одоо юу гэдэг юм бэ буугаад хүрээдэр гэдгсэн чинь морь нь устуулаа гараад ирдэг байхгүй. Тэрийг тооцоолоогүй. Тэгэл амар том яргаа ташуураар тархин дундаараа так гэж нэг авахуулаад нойтон газар ингээд нүрээр харуулдаад унчаал тэр яцсан ойк гэж ямар тэнийг юм бэ гэдэг. Тэрийг зүгээр ингээд би ерөөсөө мартдаггүй байхгүй. Гүрэл гарна гэл ингээд ганцхан юм ботцсон. Яг тэр үл ингээд ер нь бас ингээд одоо бас ингээд хичээл дээр заадаг байхгүй нэг юм game theory гэж хичээл байдаг. Тэр нь бол яг тоглоомын дүрм гэж хичээл байдаг л да. Тэр нь болохоор юу вэ гэхээр бүх боломжит хувилбаруудыг ингээд нэг одоо юу гэдэг нь ягталж үзэхгүйгээр ямар нэгэн байдлаар ингээд шийдвэр гаргавал алдаа болно гэдэг тийм юу заад юм бэл. Тэгээ би тэрэн дээр л одоо нэг тоглоомын дүрмийн маш том алдаа гаргаж байгаа байхгүй тийм. Хүн ер нь ингээд нэг юм амьдралынхаа төлөөлөл удирдах зүйлийг томилох ёстой гэдэг юм байл л да. Тэгээ тэр үл ингээд за чиний жишээлбэл одоо түүхийн одоо түүхийг төлөөлж байгаа удирдах зүйл чинь хин юм бэ? Чиний эдийн засгийг одоо төлөөлөд чанд эдийн засгийн талаар ярилцдаг найз чинь хин? Чиний гэр орооллын амьдралын талаар ярилцдаг гэр ороолд амьдарч байгаа найз чинь хин? Малчин ах өнөөдөр ноос ноолуур ямар байна? Малчтад ямар асуудал тулгамдаад байна? Энэ бүх зүйлийг чамд ярьж хэлж яадаг найз чинь хин? За тэгээ бүр ингээ хөлийн чанд те одоо чамайг Латин Америкт төлөөлөх найз чинь хин те? Гэт ингээд бүх зүйлүүдийг ингээ бодох юм бол хүн 60-аас дээш юм одоо төлөөлөл удирдах зүйлийн гишүүнтэй хүн бол ямар нэгэн байдлаар өөрөөсөө төөрдөг гэж вакуумчдаг. 60-аас доош болоод 30 орчим болоод ирэхлээр тодорхой хэмжээнд вакуумд ордог. За энэ бол ингээд 10-аас доош болоод ирэх юм бол тэр хүн бол нийгмээс ямар ч мэдээлэл авахгүй хэмжээнд очдог. Бас энэ бол одоо юу юм бэ лээ л онол. Тэгээ өнөөдөр бас манай улс төрчдийн нэг алдаа бол энэ юм шиг. Ингээд баг ингээд тойроход нэг ганц хоёр зөвлөхүүд. За тэгээд ганц хоёр намын найзууд нөгөө намын нэг ганц хоёр найзтай ингээд гэх юм бол баг 10 дотор тэр хүний өдөр тутмынх нь ингээд нэг амьдрал нь өрнөж байгаа. Тэгэхээр тэр 10 хүн худлаа мэдээлэл өгчөд л тэр хүн яг түүнийг яг тиймэр нь хүлээж авдаг. Өнөөдөр бас олон манай том улс төрчдөө л ингээд бид нар бас түүхээсээ суралцах хэрэгтэй тийм ингээд харж яхад бол одоо яг тэр нэг юм вакуум орчинд ороод тэгээд нөгөө нэг буруу дүгнэлт гаргах. Тэгээ энэ чинь л албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж яриад байгаа чинь шүү дээ тий. Яг бодит амьдралаас ингээд тасарчдаг. Тэгээд одоо жишээлбэл ингээд гараад явхлаар л одоо хамгаалалттай машинтай яваад идэг. Нэг аймагт очихлоор хамгийн гайгүй айлд нь оруулцдаг тий. Тэгээд хамгийн зөв юм хүмүүс нь тайлбарнаад идэг. Зөвлгүүдээс асуухлаар зөвлгүүд нь одоо тий нэг 10 хүн ийм яриад байвал болохгүй. Тэгэхээр тэр хүн бол тойргоо хэлээл тэр 60 хүнтэйгээ байнгын харилцаатай байж чадах юм бол өнөөдөр тэр хүн хамгийн одоо төөрөхгүй тийм бас ингээд удирдахч байх боломжтой юм аа гэж бас боддог. Тэгээд дэлхийн түүхэнд одоо нөлөө үзүүлсэн том удирдахчдын түүхүүллийг ингээд харахад бол дандаа 60-аас дээш байсан гэж. Зүгээр л энгийн хүмүүстэй ингээд очиод уулзаал яг юу болж нь яаж хийж гэдгийг ярьдаг. Тэр нэг юм вакуум орчноос зориуд бас гарч чаддаг тийм хүмүүс. Тэгэхээр яг энийг бол бас ингээд өнөөдрийн манай удирдахчид бас их бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Магадгүй зүгээр тоолоод үзэх хэрэгтэй байх тий. Хажууд нь байж байгаа зөвлөхүүд нь магадгүй тэр хүнийг өмчлөөд авахгүйгээр тоолж үзэх хэрэгтэй байх л та. Тэгээд магадгүй 10 дотор тэр орцсон бол энэ бол одоо тухайн удирдагчд бол маш том занал хийлэл гэсэн үг. Энэ бол нөгөө талаараас Монголын ард түмэнд тэр чинь буруу шийдвэр гаргаж байгаа гэдэг чинь бас их тийм болохгүй зүйл шүү дээ тий. Хоолны цаг, цайны цаг болцсон байна. Ер нь та бага нас намтар түүхээсээ манай үзэгчтэй хуваалцгаа. Гэр оролт өссөн. Өвөөтэйгөө өссөн. Тэгээд өвөө маань одоо бас лам хүн байсан. Багш хүн байсан. Тэгээд би чинь 7 нас хүртлээр хэл 5 нас хүртлээр хэл ороогүй. Тэгээд нутгийн маань авраг тосонгийн аршаан гэдэг одоо байдаг штэ тий. Тэрний ингээ шавар тавиад 3 жил дараалан байсны дараа хэл орсон гэж ярьдیں۔ Тэгээ би чинь бас сайн ярьж чаддгүй их удсан. Тэр нь бас
Тэгээд нэг тийм бие султай тиймэрхүү хүүхэд байсан баг бахта. Тэгээ манай өвөө маань бол одоо маш их тийм миний амьдралд том хувь нэмэр оруулсан юм л дээ. Тэгж боддог. Тэгээд 8 дугаар ангид гинт айгуу том биетэй болсон. Өсөөд одоо барыг одоогийн шиг болсон. Тэгээ 8 дугаар ангиас ахуулаад их тийм спортод дуртай болол хэл яриач бас нэлээд бүдүүн болол тэ. Тэгээд нэг тийм хүмүүс их нийгмийн идэвхтэй. Тэгээ баг бахтэр нэг тийм нийгмийн идэвхтэй хүмүүс бэрхээ 10 жилд сакс тоглоно, волейбол тоглоно, тэгээ шүлэг бичин дуу дуулна гэл ингээд ерөөсөө их тийм олон юм зэрэг амжуулдаг тийм. Манай 10 жилийн ангийн багш одоо Тогаан төмөр гэдэг багш байдаг. Дорж гэдэг бас багш байдаг. Манай оюун гэдэг багш. Тэр намайг 60 мэрэгжил жамсран гэдэг шиг ингээд ерөөсөө бүх юм руу ингээд явж байгаа ингээд. Тийм байдаг гэсэн. Түүх насны амьдрал бол нэг тийм бэрхийн тусган чи өөрөө нөө Оросууд их амьдардаг их тийм гоё газар байсан. Одоо ч их сайхан газар байна. Тэгээд 10 жилийн сургуулаа төгсөөд сэтгүүлч мэрэгчлээ болсон. Тэгээд аймгийн хэмжээнд чинь нэг 3 хуваар ирээд тэгээд би спортын сэтгүүлчийн анги авчдаг байхгүй. Тэгээд спортын сэтгүүлч болно гэхлээр надад нэг бууж өгдөг. Тэгээд Батөр агшийг бас их хүндэлдэг байсан. Тэгэхээр манай өвөө хүндэлдэг. Тэгээд Батөр агшийн хайрыг хайрл гэж жүжиггийг бас их багадаа уншиж бас их тийм хүндэтгдэг байсан. Ялангуяа Батөр агшийн хүмүүс нэг сайн мэддэг юм аа. Тэр богино мөртөө тийм хайкунууд байдаг. Хайку гэдэг нь 3 мөрчлөгийн төр шүү дээ. Тэгээд тэр нь баг багтаа их тийм дуртай байдаг. Үсээ гүн ухааны тийм эсэнүүдэд нь. Тэгээд Батөр агштай очиж уулзсан. Тэгээд би одоо ингээд спортын сэтгүүлчийн ангид орчоод байна. Тэгээд би тантай ингээд ойрхон байж болох уу гэдэг. Тэгээ Батөр агш за чидвэл манай сургуульд ороод ир гэдэг. Ингээд Батөр агшийн гарын шиг болсон доо. Тэг хүмүүс ер нь мэддэггүй юм. Тэгээд миний яг ихний мэрэгжил бол сонгодог утга зохиолын мэрэгчлээ тийм үү штэ би. Тэгээ одоо манай ангийн хүн тэгэхээр одоо Хайкугийн нэрт мастер оюун төгс хонгор цус одоо сонины эрхлэгч одоо ядмаа ах чи манай дээдлийн анги одоо нийгэл телевизийн жаргалмаа чинь бас манай дээдлийн анги. Тэгээд одоо найзууд миний бооцоо гэж жүжигийн зохиолч Минцайхан Монцамагийн манай Батолд жижиг Батолд тий үнэн санд байсан. Эдгээр бол ингээд бүгд манай ангийнхан. Наган буугаан хүү одоос Монгол судлалаар нэлээд сөүлүүд гарч байгаа манай 100-ны мэдээ сонинд ажиллаж байсан мөнх төвшин гээд яг би бол мэрэгчлэрээ яг ганцаараа яваагүй арай жоохон өөр чиглэлээр явчихсан юм. Тэгээд Батбаяр багш маань бас ингээд уулзлаар жоохон зэмэлдэг. Чи уулна болсон ингээд авьяастай байсан. Тэгээд ингээд чи ямар нэгэн байдлаар утга зохиолын чиглэлийн ном гаргасангүй дээ. Дандаа ингээд нийгэм улс төрийн чиглэлийн ном бичиж яваад их юм аа гэдэг. Тэгээ би бүх утга зохиолынхоо ерөнхийдөө ингээд өмнө бичижсэн ч юм уу ялангуяа хайкуудын бодрлын эсэ маягийн зүйлүүдэд нэгтгээд би нэг тийм 3% ном гаргая гэж бодож байгаа. 3 ширхэг. Тэгээ нэг нь өөрөө аваад нэг нь төв номын санд өгөөд нэг нь Батөр агштай өгье гэж бодож байгаа. Зарахгүйгээр. За. Чичэндаа эхлэх гэж байна. Сургуулаа төгсөх үедээ Монголын үндэсний телевизэд ажилладаг байсан шүү дээ. Охид өгөөд гээд нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Байгалмаа гэдэг одоо манай үндэсний телевизэд одоо хүртэл байдаг юм. Тэр үе чи одоо манай гэрлээ мэрлээ чинь дөнгөж өглөө хөтөлбөр хөтөлж эхэлж байлаа шүү дээ. Тэгээд цэг таслал гэдэг нэг нэвтрүүлэг байдаг байсан санаж байна уу? Яруу найрагч Эрдэнэ цогтын бэлддэг нийгмийн шин чанартай. Тэгээд тэрний бас би туслах редактораар ажилладаг гэсэн. Тэгээ яг хөө тэр чинь нэг телевизээр гараад байдаг. Тэгээд нэг орон нутагт чинь бол их тийм одоо телевизээр гарч байгаа хүн чинь ялангуяа үндэсний телевизээр гарч байгаа хүн чинь бол их хүрэн штэ. Тэгэл манай нутгийнхаа эднэр ер нь манай нэг нутгийн нэг юм залуу байгаа маа гэж яриад. Тэгсэн чинь 2000 оны сонгуул болоод. Тэгээ 2000 оны сонгуулаар одоо Монголын арчин цэцэн залуучдын холбоо гэдэг тухайн үеийн дээр нь те. Тэрний дараагаар ажиллаж байсан Лавга гэдэг нэг уулын инженер залуу Бэх хотын захирагчаар сонгогчтой. Тэгээ 2000 оны дараа надад санал тавиад тэгээд ерөөхдөө би чинь 21-т ахта сургуулаа төгсөнгүүтээ Бэрхийн тамгай газрын дараагаар ажиллаж байсан шүү дээ. Тэгээ сумын тамгай газар гэхэлэр чинь тэр сумынхаа хамгийн дээдлийн төрийн албаа агч тий. Тэгээ дээдлийн төрийн албаа агч тий. Төрийн царайгаа удирддаг гэсэн үг тий. Улс төрийн албан тушаалтанд засаг дарга орлогч хоёр. Тэгээ тэр үе чинь олон улсын байгууллагын төсөл гэдэг чинь нэг тийм одоо хийд үг байлаа шүү дээ. Яаж ч сум төсөл хэрэгжүүлж байна л гэдэг тий. Малчтын амжиргааг дэвшлүүлэх төсөл гээл ингээл нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн төсөл гээл Дэлхийн зүүн Азийн хөгжлийн банк гэл ингээл ийм төслүүд тэр жаа шилжилтийн үе юм да тий.
Тэгээд төсөв хүрдгүү төсвийн байгууллагаас одоо ерөөхдөө ингээд нэг бэрхийн солил гэдэг нэг юм жижиг улаан байшин байсан. Тэр дэ ашиглалтгаа болчоод тэрийг сэргээгээд ерөөхдөө хүүхдийн цэцэрлэг болгоё гэдэг нэг ийм төсөл бичээд тэгэд архиталт бас их байна. Архиталтыг бууруулъя гэдэг нэг юм төсөл бичээд тэгээд би хот руу өрөөд ирдэг хөхгүй. Тэгээд хот руу очоод ирээд нэг 10 гаруй төслийн байгууллагаар ажилд одоо ингээд яваад бэрхийг ярьж байгаа. Тэгээ бэрхч нь сумын статус байхгүй бас. Тэгэхээр ингээд хүмүүс нэг тийм тоодгүй тийм тосгон байхгүй. Тэгээ ингээд явжгаад хэд хэдэн төсөл олоод тэгээд тухайн үед нэг албан бусын төсөл олж исэн. Архины сургалтын нэг төсөл олж исэн. Тэгээ яг нэг тийм сонирхолтой амьдралд маань нэг алхам болсон. Дэлхийн зүүн гэдэг тийм олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Warren гэдэг хүнтэй уулзсан. Тэгээ яг тэр үед бол 21 настай нэг тамгай газрын дарга гэхэлэр их тийм сонирхолтой байсан юм шиг байгаа тий тэр хүн. Тэгэл чи юу хийдгийг гээл тэгсэн. Би тамгай газрын дарга байгаамаа. Гээл тэгээ сургуулийнхаа нэг захирлыг цэцэрлэгийнхаа хичээл эрхлэж мэрхлэж давуулсан яваад байгаа шүү дээ гэдэг чинь тий бас. Тэгээ та нар одоо манай ингээ бэрхэд төсөлмөслөх хэрэгтэй мэрхтэй гээл тэгсэн чинь намайг айгаа өхөөрдөл. Тэгээ надад хэлдэг байхгүй да чи чамд ингээ шаардлагатай төслийг бол Хинтэн аймаг руу оруулъя. 15 жилийн юм том хөтөлбөр байгаа. Гэтэ нэг болцолтой. Чи манай байгууллагад өөрөө орж ажиллах уу? Чи бол ингээ бэрхийн төвшөнд бол ингээд ажиллаж болоод байна. Аймгийнхаа төвшөнд ажиллаж болохгүй юм уу? Тэгэхээр би одоо англи хэл мэлж байхгүй. Тэгээд ч би ер нь бол одоо ингээ улс төр мөрөөр явъя гэж бодож байгаа. Тэгээ одоо энэ саналыг хүлээж авч чадахгүй нэ гэж тэгсэн. За чи ахын дөрөв сайн бодох хэрэгтэй мэрхтэй гэдэг. Тэгээ бэрхэд очиод ажиллая гэж байсан чинь нэг өдөр утас дуурал. Тэгэл суурин төлөөлөгч Warren гэдэг хүн ярья гэдэг. Оюунтия гэдэг одоо битээр бас их тийм сайхан одоо ихч төс. Тухайн үед дэлхийн зөнгийн хүний нөөцийн гихэлцийн дарга байсан. Тэгээ оюунтия гэдэг нэг хүн байна. Ингээд чи аймагт ирж уулзаач ярьсан орооч гэх. Тэгээ би лавга даргатай хэлсэн. За лавга дарга дэлхийн зөнгийн төсөл наашаа орохоор болсон. Гэтэ намайг ажилтгээд болдгүй. Утсан чинь лавга дарга за хүний амьдралд ер нь бол ингээд амжилтын галт тэрэг хитгэн удаа ирдэг юм аа. Хэрвээ чи орд суухгүй бол хин нэг аваад яваад гэдэг юм аа тий. Энэ том хэмжээний ингээд байгууллагт ороод чи англи сураад олон улсын байгууллагын хэмжээний статуст очиж ажиллана гэдэг бол 22 настай залуугийн хувьд бол том боломж аа. За ингээд ярилцсанд орсон. Англи хэлээр нэг үсэгч мэдэхгүй баг тий. Тийм шиг хөө ингээд очиад ярилцсанд ороод орчуулгатай орж байгаа шүү дээ. Тэгээ ярилцлага их таалагдсан юм шиг байна. Тэгээд Warren хэлсэн за чи юу их сонирхолтой залуу юм. 21-т тамгын газрын дарга гэж би үлэрсэн амьдралдаа сонсож байгаагүй. Бодож явж байгаа юм чинь ингээд ярианы чинь сар хүрээг харахаар бол чамд бол их ирээдүй байна. Ганцхан дутагдал байна. Тэр бол чамд ажлын туршлага алга, хоёрдугаар англи хэл алга. Хоёулаа гэрээ хий. Чамд би 6 сар өгнө. Бүх боломжоор хангаж өгнө. 6 сарын дотор англи хэл сурч чадах гэсэн. Тэгэл оролдоод үзье гээл. За ингээл ороод олон улсын байгууллагын ажил руу орсон доо. Тэгээд маш их хэцүү бүх юм англи хэл дээр, тайлан англи хэл дээр, англи мэрэгчлэнгүүтээ байнг ярьдаг. Тэгээд яаж байгаа Швейцараас санхүүждэг төсөл байсан. Тэгэл ингээл Хинтэн аймгийн төв дээр ажилласан. Тэгээд манай орон нутгийнхаа манай хинтэйчүүд маань маш их дэмжсэн. Тэгээд нутгийн маань бүх гавьяатууд нийлээд дуу хийжсэн. Тэгээд олон сургууль цэцэрлэг гэдэг одоо өнөөдөр ингээд өнгөрсөн 15 жилийг ингээд харахаар бол дэлхийн зүүн олон улсын байгууллага Хинтэн аймагт бол бас олон хүний амьдралд нөлөөлсөн. Тэр үед 22 настай байсан. Тэгэд Хинтэн аймгийн дэлхийн зүүн хамгийн шилдэг салбаруудын нэг болсон. Тэгээд нэг жилийн дараа бас хэл нийлээдгүй гайгүй төвшин сайжирсан. Тэгээд ерөөхдөө одоо Аз намхан төлөв бүс бид нар анх удаа дизайн документ гэдэг баримт бичиг. Тэр бол Хинтэн аймгийн 15 жилийн стратеги төлөвлөгөөний баримт бичиг анх удаа бид нар одоо батлуулж ирсэн. Тэгээд тэр ингээ үндсэн суурь явж байгаад ерөөхдөө залуучдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох бас ийм боломж гарсан да. Тэгээд анх удаа их хурлын гишүүн биш хүн тэгээд ийм жоохон залуучдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тэгээд тэр үед бол их олон хүмүүс бас наа тийм басамжлангуудээр хардаг байсан л та тий. Данчдаар ерөнхийлөгчөөс тэр ажлыг одоо авч хахад яг тэрнэр бол би ингээд одоо надад тэмдэглэлийн дэвтэр дээр байдаг юм. Би ингээд одоо энэ албан тушаал дээр байх үед те ерөөхдөө ингээд ямар нэгэн байдлаар ажилд ч юм уу томилогдохгүй гэдээ би өөртөө яг амлаж ирсэн. Яг хамгийн анхныхаа одоо ярилцлагыг би өдрийн сонины сэтгүүлч инэрлэлтэй хийжсэн. Тэгээд тэр үед л ерөөхдөө би одоо яг ийм бодолтой байгаа гэдгийг хэлжсэн. Тэр зарчим дээрээ бас байсан гэж боддог. Тэгээд бас нийгэмд ч гэсэн намзах гэдэг нэр бол бас нэг тийм тодорхой хэмжээнд хүрсэн
Масцех гэдэг нэрийг бас бид нэр шинжилж чадсан гэж бас боддог. Ингээд намын нэрээ усч солигдох бас тийм том хөтөлбөр болсон. Би тэгээд намын хөгжлийн хөтөлбөр боловсруулаад тэрийг хэрэгжүүлээд ингээд ажилласан. Яг ингээд эргээд бодоход би их тийм богино хугацаанд их олон ажил дээр ингээд ажилласан бол бас алдаа болж гэж боддог. Ер нь бол би ингээд намын байгууллагын хэлтсийн даргын ажлыг хийгээд явсан бол гэж бас эргээд боддог л да. За ингээд сонгуул болсон. Сонгуулийн үр дүн бас бидний бодож байгаа шиг гараагүй бас юм хуваагдал гарсан тий. Тэгээд тэрний дараа зүгээр яг миний хувьд юу гэж ойлгосон бэ гэхээр ер нь бол ингээд бас нэг өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байна. Ингээд тэг яг жигсаалтаар ингээд сонгогдох тийм боломж бол бас байсан. Тэгээд түүнийг ерөөхдөө бас бодоод тэгээ жоохон хойшлуулад тэгээ сургууль явсан да. Та ээж аавынхаа Тэг манай аав бол зураач хүн. Манай ээж бол хөгжимчин хүн. Тэг үндсэндээ бол би бол урлагийн гэр бүлийн хүн гэсэн үг. Гэхдээ би бол авьяасгүй урлагийг бол ойлгодол хүн л гэж би өөрийгөө үздэг тий. Над бол нэг тийм актер тийм сод авьяас бол байхгүй. Гэхдээ урлагийн хүний ертөнц гэж юу вэ гэдгийг уран бүтээл сэтгэлгээ гэж юу вэ гэдгийг бол маш сайн ойлгодог. Тэг энэ маань бас өнөөдөр ингээд одоо улс төрийн ажилчин ингээ оролцоо явж байгаа бас хэрэг болдог болов уу гэж их боддог. Түрүүчийн ярьснаар вакуумчихгүй байхад их тийм урлагч нэг гоё ертөнц шүү дээ. Яг л өөрөө гооз учраас тэгж боддог. Тэгээ чөлөө цагаараа бас ингээд хайку маку бич дуртай ч гэсэн манай одоо гэр бүлийн соёл гэж боддог. За гэр бүлийн хувьд бол ийм нэг ахтай нэг дүүтэй тэгээд хоёр хүүхэдтэй. Тэгээд нэг юм энгийн гэр бүл амьдарч энэ да гэдэг шиг тий. Яг гоё юм л та ингээд 10 жилийн хоёр гэдэг бол би нэг тийм сайн ойлгодог хоёр. Тэгээ хаа багасаа найзууд байсан. Тэгээд найзалж байгаа ерөөхдөө тэгээд ингээд найз маань л ингээд үргэлжлээд байгаа юм шиг тийм гоё сэтгэлтэй байдаг. Их тийм би биний ойлгодог. Тийм байдаг. Манай хүн ерөөхдөө одоо санхүүгийн чиглэлийн хүн. Бас английн багш орчуулагч мэргэжилтэй юм байдаг. Тэр мэдээж энэ улс орныг Монголын боловсралтай залуучууд авч явна тий улс орныг хөгжүүлэхэд тэд одоо оролцож бодлого тодорхойлно. Таны хувьд бол бас оюун эрдэнэ гэхээр нөгөө хаар хордоо гэд тэгээд хүмүүс бол иргэдүүд нэлээд сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ залуучуудын боловсролыг дэмжих чиглэлээр төрөөс юу их ёстой юм бэ? Та энэ дээр юу гэж харж байна? Тэгээ би түрүү бас яриандад орцсон. Манай ихтэй сургуулиуд бол ингээд нэг 2500-аас хойш үнэлэгдээд байна. Гэтэл бидний хувьд бол оюуны чадах нь бол өндөр байгаад байдаг дэлхийд тий. Эхний 10 дотор нэг чинь бол их өндөр шүү дээ энэ олон үндэстнүүд дундаас. Тэгээ дэлхийг өрсөлдөх одоо чадвартай монгол залуучууд улам оншроосоо гэж би бас их боддог. Гэхдээ тэр нь монгол хүн одоо болцоод тэр бас гадны боловсролыг эзэмших зөв төд юм а гэж би бол боддог. Тэгээ яг зөвөр миний хувьд юу гэж боддог вэ гэхээр одоо Катар гэдэг улс байна. Манайхаас хүн ам цөөхөн мөртлөө боловсролын өрсөлдөх чадвараар дэлхийд ингээд одоо сүүлийн үед бол тэргүүлж байгаа маш тийм том бодлогын тогтолцоог өөрчилсөн. Яг үүнтэй адилхан одоо жишээлбэл Аз намхан талын бүсийн дэлхийн эзэнт гүрний одоо түүхийг заадаг дэлхийн монгол судлалын Аз судлалын тийм төв болсон угсаатны зүүн их сургуулиуд манай Монголд тэг ингээд байгуулагдасаа гэж боддог. Тэгээ гадаад улсын одоо том дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын дэлхийн алдартай сургуулиудын технологиг авч ашигласаа гэж боддог. Тэгэхээр миний нэг жоохон санаа зовдөг зүйл ерөөхдөө ингээд хот өдөөгийн ялгаа их ихсэж байна. Хот өдөөгийн боловсролын ялгаа бас нэмэгдөхүүц одоо дунд сургуулийн түвшинд их өөр болчлаа шүү дээ. Зарим нь жилд одоо 17-аас 18 мянган доллар төлдөг жилийн төлбөртэй сургууль хүүхдээ сургууль чадчих байна. Зарим нь бол 8 жилийн боловсрол эзэмшээд ингээд явж байна. Тэгэхээр энийг бол бид нэр ингээд төрөөс маш их тийм анхаарч байхгүй бол боловсролын ингээд ялгаа өсөлдөх чадахгүй болтлоо ингээд нэг юм холтчдаг тийм олон улс орнуудын түүх гэдэг юм л. Бразил байна. Одоо Нигер, Аргентин гэдэг энэ улс орнуудын жишээл тэр залуучууд маань монгол хэлээ их сайн сураасаа түүний хажуугаар бас 1-2 орны одоо гадаад хэл дээр мэдээлэл авах хэмжээнд суралцаасаа гэж боддог. Тэгээд хүмүүс бас ингээд 3 сарын дотор хэл сурах боломжтой гэж яриад байгаа. Энэ бол худлаа. Доор хаяж ингээд нэг 2 жилийн одоо өдөр шингүү хөдөлмөр болдог. Ялангуяа сүүлд одоо мань мэдчиг тий хэл сурч байгаа хүмүүсийн хувьд бол тэр 2 жилийг аль болохоор л эрт гаргах тусмал тэр хүн ирээдүйд илүү их тийм мэдээлэлтэй байна. Илүү их олон зүйлийг харьцуулж хардаг болно. Би хүүхэд байхдаа бол яг ингээд бэрхий 10 жилийн сургууль төгссөн, ингээдлэг залуу хувийн сургууль төгссөн.
Тэгээд өөрийгөө ингээд нэг байн дайчлахыг их хүсдэг байсан л. Яг л ингээд хөдөө мэдээлэл дутуу хотод хүрээд ирэхлээр л ингээд манай үеийн залуучууд их гоё зүйл ярьдаг. Нүд нь нэгтцэн тийм байдаг. Тэнгүүт ингээд нэг сонсогдоогүй зүйл ингээд ярингуут л би баг унтч чаддгүй тийм шартаа өгдсөн. Түр манайха Баатар ах наваад их тийм дараахан гэдэг. Би ч бас их тийм яг цагаад л бол мань хүнээсээ бараг дутуугүй шартаа байхгүй юу ер нь бол. Тэгээд ингээд унтч чадахгүй болчтой. Тэгээд яг үгээр ингээд тэрийг Google-с ч юм уу тэр мэдээллийг олж авах хэрэгтэй болдог. Тэгэхэд бол англи дээр ч юм уу орос дээр уншаасаар аргагүй байдал ордог. Яг л монгол дээр мэдээлэл бас тийм хязгаарлагдмал байдаг. Тэгээд ингэсээр байгаа л ерөөхдөө миний хувьд бас ингээд өөрийгөө нэлээд тийм хөгжүүлсэн юм уу гэж би зүгээр хардаг байхгүй. Одоо ч гэсэн би тийм л дээ. Хин нэгэнтэй уулзаад ч хөгжлийн эдийн засаг гэдээ яриад хөгжлийн эдийн засаг гэдэг зүйлийг хэрвээ би мэдэхгүй л бол тэр зүйлийг орой очиж заавалчгүй ухаж үздэг. Интернет ухаж үздэг тий. Тэгээд тэгэх юм бол ингээд магадгүй 10 жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа яг тэр мэдээлэл ухаагүй хүмүүсээсээ одоо авч байгаа мэдээлэл хамаагүй илүү болцдог. Гэж боддог. Яг энэ ч магадгүй чадвар маань ингээд Харвардад бас орох юм боломжийг бол олгосон болов уу гэж боддог. Тэгээд дахин хэлэхэд зөвөр Харвард дээр гэдэг бол нэг тийм том сургууль гээл эсвэл сүрдээл өршгүй зэг гэж хараад ерөөсөө хэрэггүй. Энэ бол хамгийн ихэнд байгуулагдсан л одоо сургуулиудын нэг учраас олон юм давуу талтай болцсон байдаг. Дэлхийд л одоо ярих том харилцаа холбоо гэдэг. Аль болохоор олон залуучууд одоо дэлхийн тийм ингээд барууны том сургуулиудад Оросын албаны улсын том сургуулиудад тийм бүгд найрамдах ард улсын том сургуулиудад ингээд ороод тэнцээ байгаа тэр мэдээлэл төөрөхгүй болох хэрэгтэй байхгүй. Төөрөхгүй болох хэрэгтэй. Яг зөвөр ингээд Америкт очиод би зөвөр юуг ойлгосон бэ гэхээр эх орондоо хүн ингээд нутгаасаа гарахлаар илүү хайртай болт юм л. Сумаас гараад аймагт ирэхэд хүн сумаа боддог. Аймагаас гараад дүүрэгт ирэхэд хүн аймгаа боддог. Дүүргээс гараад үндэсний хэмжээнд ингээд ажиллаад эхлэхээр хүн дүүргээ өссөн орчноо бас их боддог. Эх орноосоо ингээд гараад 3 жил хэртээ гадаадд байгаад ингээд ирэхэд эх орноо бас ингээд далган дээр тавьсан юм шиг хардсан юм л. Холливуудын киногаар ч юм уу барууны ертөнцийг төсөөлөл залуу наснд нэг жоохон тийм өнгөрсөн хөөрсөн англиар нэг хэдэн үг хэлээд рекламдах гэсэн ч юм уу нэг иймэрхүү зүйл бол тэнч очлоор арилчт юм л. Ахтай байдаг газар байна. Яг авах хэвээр боломжийг нь ашиглах хэвээр авах хэвгүй байна. Ахтай Монгол улсын боловсролын салбар ийм зүйлүүдийг ингээ аваа явуул дэлхийд дээр өрсөлдөх боломжтой юм а гэдэг ийм л төсөөлөл хүнд бүрддэг. Тэгэхээр бол явж үзэх нь бол их зөв зүйлтэй юм а. Ялангуяа ингээд шинэ үе тий залуу үеийг бол ингээд үнэхээр бас нэг тийм юм нүд тайлсан тийм ингээд одоо залуу үе бол Монгол улсын дараагийн гаргалгаа тэр дундаа уул уурхаан энэ баялаг ухагдж нөөц нь багасгахсны дараах тэр гаргалгааг тэдл олж чадна. Тийм учраас одоо ганц төмөр сайдын хэлдэг нэг гоё үг гэдэг тий. Тэ ингээ мэдлэгийн эдийн засаг нөгөө талаараа ингээ карманд байгаа сохор зоосоо тэ боловсрол зурцуулаа гэдэг бол үнэн байхгүй юу? Үнэн. Тэгэхээр тийм байн зөр боловсролын төсөөллийн хувьд бол тэ тэгээд залуучуудаа бас уриалж найл болохоор л эрт энэ боловсрол руу шамдах хэрэгтэй юм аа гэж бас хэлхийг хүсэж байна. Тэгээд англи хэлийг их сайн сурах хэрэгтэй байх. Англи төдийгүй одоо орос хятад хэлийг их сайн сурах хэрэгтэй байх. Ингэжээж бас илүү тийм харьцуулттай болно тэ. Ингэжээж бас Монгол улсыг ирээдүйд авч явах тэр Монгол загварыг бас бид нэр гадны янз бүрийн мэдээлэл төрөгдөхгүйгээр гаргаж авахын боломжийг гаргаж авах боломжтой гэж бас боддог. За бидний хүсэлтийг хүлээн аваад нэг өдрийнхөө ажлыг сурвалжуулж бас өөрийнхөө тухай үзэгч олондоо мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За маш их баярлалаа. Тэгээд сайхан нэвтрүүлэгт бас урьж оруулсанд баярлалаа. Тэрхэдөө нэг өдрийн гол нэг иймэрхүү байдлаар өнгөрдөг. Тэгээд яг өнөөдөр бас нэг хэд хэдэн айлд очиж золох байгаа. Тэгээд тэрнээр амар хамт ажилтаа байж тийм ээ. Буруу ойлгох байлгүй. Хинийх нар золголтоор явах нь та. Гэхдээ би нөгөө хөдөөгөр шинжилж ирсэн. Тэгэхээр хотод бас нэг уулзах хэрэгтэй хүмүүс байгаа. Жишээлбэл лог сурангуйтайгаа очиж өнөөдөр золгоё гэж бодож байгаа орой. Тавна шог зураач цогоо ах маань байгаа. Ном хамтарч бүтээсэн. Тэгээд цогоо ах дээр очиж золгоно гэж бодож байгаа. Тэгээд тэрний өмнө бас нэг намар ороод нэг ганц хоёр хүнтэй уулзах гардаг юм уу? За баярлалаа танд. За баярлалаа. За амжилт. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар ийхүү өндөрлөж байна.